Орой мэд үзэгчтэй нэг бөмбөг 3 тоглож хязгааргүй боловч энэ бол 3-3 згсэн бөмбөг 3-3-ийн талаар ярилцдаг подкаст маань их эхэлж байна үзэгчтэй. За өнөөдөр гэх юм бол дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд болж өндөрлөө. Эрэгтэй 4 тоглолт, эмэгтэй 4 тоглолт болсон. За тэгээд энэ тоглолтуудын үр дүнгээр л өнөөдөр ер нь дэлгүү яриагаа идэ байлаа. Тэгээ ерөнхийдөө өчигдрийг хүртэл бид та бүхэндээ нийт хэсгийн 80 тоглолт за тэгээд эрэгтэй эмэгтэй эсгүүдээс багууд яаж гарсан, хаа хүрэхэд дараагийн байдлууд юу байгаа вэ гэдгийг ярьсан. За тэгээд өнөөдөр бид хасдах шат бол нэг болон хоёр хэсэгтэй. За өнөөдөр хасдах шатны эхний хэсэг бол явж өндөрлөө. Өөрөөр хэлбэл ABCD хэсгийн эрэгтэй 2 болон 3 дугаар байраар гарсан багууд эхний хасдах шатны тоглолтоо хийж одоо топ 8 руу очих багууд тодорсон байгаа. Ингээд дууслаа. За тэгээд оргилын маань хувьд одоо эхний өнөөдрийн хасдах шатны тоглолтуудаас яг юу болж харав те. За өнөөдөр бас санаанд одоо оромгүй те тааварлагшгүй юм үр дүнгууд гарлаа. Өнгөрсөн жилийн Олимпийн авраг Нидерландын шгшөө баг, за залуу бүрэлдэхүүнээр бүрдсэн Германы шгшөө багт хасагдах жишээний. За маш хүчтэй байсан энэ оны Азийн авраг Австралийн шгшөө багт, за Испани шгшөө баг бас. Үнэхээр том одоо хичээлийг залаа маш хол үр дүнтэй оноож тоглолт болж өндөрлөө. За дэлхийн авраг хошоо мөнгөн медалт Унгарын шгшөө багийг өнгөрсөн жилийн Европын авраг Нидерландын шгшөө баг бас маш хол онооны зөрүүтэйгээр мулталлаа. За энэ талаар тэгээ. За эмэгтэйг бол хоёлаа манай шгшөөг байгаа учраас эмэгтэйг сүлд нэр эрэгтэй багуудаас эхэлжүүл болж байна уу. Тэгээ. За тэгээ үзэгчтэй. За шууд хоёлаа ураг тайлбарсан тоглолтуудаар явуулчихлаа хамаа тий. Puerto Rico Японы тоглолтуудаас эхэлсэн. За Puerto Rico бол яг л Японы эсрэг. Япон бол тийм хүчтэй контакт хийдэг тийм өндөр тоглогчтой тийм баг бол биш. Гол шидэлт хурдан дээр тулгуурлаж явдаг ийм баг. За Puerto Rico бол тактикийг маш зөв гаргаж ирсэн. Тэд нэг онооны давталгааг 19 удаа хийгээд 16-г нь орсон. Өөрөөр хэлбэл будагтай талбайд 16 оноос. Бүгдээрээ дундаа шидэл байгаагүй. Дандаа шидний ойрхон будагтай талбай оноонууд байсан. Тэгээд 88%-тай нэг онооны давталгааг хийсэн нь өөрөө яг энэ тэмцээний эхлснээс хойш одоо 83 дахь тоглолт байсан тийм. Тэр 83 дахь тоглолт хүртэл хамгийн өндөр хувьтай нэг онооны гүйцэтгэл болж таарсан. За тэгээд мэдээж 2 оноо шидэлтийг нэг удаа оруулсан гэдэг. Японд бол ерөөс ямар ч боломж гаргаж өгөөгүй дээ. Тэгээд цаашаа Puerto Rico дараагийн шат руу шалгарлаа. За Puerto Rico Японыг хоцсноор маргааштэд Сербийн шгшээ багтай хасдах шатны 2 дугаар төргийн тоглолтыг ихээр болж байна. Серб бол EX тэргүүлээ гарсан ийм баг. За үүний араас бид Латв Австрийн тоглолтыг үзэж таахындаа өргөссөн. За Австрийн баг бол Матиас Ленортнерийг гэмтлүүлмээс алдсан. Тэгээд Ленортнер үнэхээр бас харамсалтай юм болсон л доо. Үзэж таахынд хэлэх тийм ээ. Өнгөрсөн 9 сард гэмтэл аваад өнгөрсөн 9 сард Ленортнер буюу Австрийн шгшөөгийн гол тоглогч нь гэмтэл авсан. Өвдгөндөө, баруун хөлөндөө. За тэгээд яг 10 сарын дараа бэртээс бүрийн идэвхлээ гэж үзээд эргэж ирсэн. Бүр өдрийн тодорхойлсон дэлхийн аврагт 307 хоногийн дараа эргэж ирсэн. За тэгээд эхний өдрийн 2 дахь тоглолтод яг нөгөө өвдгөө хаа гэмтээсэн. За яг өсрөөд тэгтээ контактгүй те ямар ч контактгүй харин тий ачаалаа болсон. Хамгийн аюултай нь тэр. За тэгээд улмаар Австри гуруулаа үлдсэн. Сайн тоглож хэсгээс гарсан хэдийж за Латвийн эсрэг бол бас сайн тоглосон. Юм уу сайн тоглосон. Кёнсэд хэсэг бүр онцлж тэглгүй яг хоёр магтууштай байсан те. 21-18 ярьжлээсэн те. Дикс одоо энэ багт орж ирсэн хэрэгэ гарахгүй байна гэж юм уу. Бас нэг тэр бүхнийндээ шүүмжлээ те. Яриад байсан. Тэгтэл яалчгүй тэгээд өнөөдрийн тоглолтод Кёнсэд Дикс үнэхээр сайн байсан. Ялангуяа баганд оноо дутуу явж хад Дикс 7 оноо дараалж аваад Латваас бүр онооны 3 онооны дээр хүртэл гарч ирсэн. За тэгээд харамсалтай нь эцсийн мөчд Лазманас байлаа да. 19-18 дээрээс Базар хийгээд Латвийн баг Австрийг 21-18-аар хожиж дараагийн шат руу шалгарсан байна. За миний тайлбарсан эрэгтэй хоёр тоглолт бол ийм байна. Оргилын тоглолтуудын хувьд за миний хувьд гэх юм бол тайлбарсан эхний тоглолт Австралийн шгшөө багийн эсрэг Испани шгшөө баг. Тэгээ энэ хоёр багийн тоглолтын үр дүн маш бол 21-10-аар дууслаа. Испани шгшөө багийнхан одоо мэдээж дөрүүлээ өндөрөлт амжилттай тий. Тэгээд Австралийн шгшөө баг ерөөсө товтлох улчраа олсонгүй. Стит болон Тича гэсэн дамжиг бодох талбайгаас оноо авч идсэнгүү. За тэгэд хиндэ Антонио гэж шидэгч байгаа. За шидэгчийн хувьд л яг нэг удаа хоёроос хийсэн ч гисэн. Бусд байрал дээр одоо ерөөсө давуугаа гаргаж чадсангүй. Антониог маш олон удаа шидлэлийн орлогыг хийсэн боловч тэр өндөр тамжтай гарыг дагуулна гэдэг хэцүү байлаа. За тэгвэл зөрөөд Спаниш багаас юм бол Диего де Блас, Карлос Мартинес гэсэн замун Геом Экспосито бүр 3 жудаа хийсэн баг. Карлос Мартинес логоны хажуу тал дээрээс 2 жудаа хийсэн. Завчин дээрээс нэг хийсэн. Диего де Блас нэг хийсэн гэдэг. Ерөөс ингээд Брамсгаа өгөх завсраг ингээд шидлэлээр бөмбөгцөр үж дуусгачлаа. Харин тийм. Яг нэг оноо ойрхон явжсэн л нөгөө Геом Экспосито гарч
гарч ирэл 3 удаа хийсэн тий. Тэгсэн. Тэгээ оноос олд авсан араас нь багийн ахлаж Карлос Мартинез ажиллаа хийсэн. Тэгээ явсараад багаараа 8 хийсэн байсан уу? Тийм байсан. 2 онооны шидэлтийг 8 удаа хийсэн байсан. Одоо яг манай саяны оргил мөнхийн хэлдгээр Испани жигшээг Австралийн багт юусоо амьсгаа өгөх зав өгөлгүй тэгээд хожоод явцсан. За маргааш топ 8-д Испани чинь хятад жигшээгтэй таа тийм үү? Хятад шишээ. Аа. Тийм бага. За дараагийн тоглолт. Өнгөрсөн оны Олимпийн авраг Нидерландын шгшөө багийн эсрэг залуу Германы шгшөө баг хоорондоо тоглолоо. За үр дүн бол бас ингэж тааварлахааргүй л байлаа тий. 19-18 харьцаатгаар эцсийнхнүүдээ Германы шгшөө баг хоцсон. За тоглолт юу болсон бэ гэж ярих юм бол тоглолтын турш Германы шгшөө баг Нидерландыг оноод дуу байсан хөөж явсан. Зарим сүүлд 10 алдаатай болоод 10 алдаагаас хойш 2 удаа алдаа гаргачлаа. Нидерландчууд өөрсдөө. За тэгээд онооны хэрэгэл яасан бэхээр 17-12-оос барьж орж ирээд 18-19-оор хожиж байна. За Фабиагос мэн тэр 2 алдаа гарсан. Тэгсэн. За тэгээд тэр 4 жилийн шилдэг 3-ыг нь хийсэн ч гэсэн зөрөөд за тэр сүүлийн дээр Сэди Бекамегийн Исланд данктай болж ирсэн ярих юм биш бүү. Яг толгой цагираг хоёрын төвшин үржицүүрж ирж байлээ шүү дээ. Тэгээ баруун гурав тэгж харагдсан. Би яг энэ үзэгчдийн судал дээр үзчихсэн. Таснес гэж хэлсэн. Тэгээд гол нь тэр чинь бас зайтай зав. Хагас тойрог байгаа шүү дээ. Хагас тойрогоос нэлээд зайтай. Тийм билээ. Тим холоос өсөрж орж ирээд ерөөсөө тэгж толгой цагирны төвшин тэнцүү. За тэгээд тэр баруун гарын одоо тэр савлт магттай юу ярих вэ? Тэгээд эдгчүүд 16 10 байхад л яг энэ сууж ирсэн үзэгчдэр за ер нь Нидерланд цаашаа явах нь ойлгомжтой. Америк Нидерланд астах шатанд таархан дээр 2 дугаар шатанд тий Америк хоцсон баг нь хүлээж ирсэн гээд байж байсан чинь 16 10-аас бариад авцсан. Тэгээд маргааш үзэгчтэй астах шатанд Америк Германтай тоглоно. За энэ тоглолтыг бас үнэхээр онцлчилмээр нь яагаад вэ гэхээр өнгөрсөн жил залуучуудын дэлхийн авраг яг бидний ард байгаа энэ талбай дээр болж илаа. Яг энэ тэгж яхад Америкийн залуу тоглогчид залууч гэлтүүдээ гэж Summer League-ийн тоглогч нэсэн шүү дээ. Лос Анжелесийн Summer League-ийн тоглогч, G-League-ийн тоглогчд байсан. Ер нь нэлээ бас айгу од тоглогчтой явуулсан Америкийн баг. Тэгсэн чинь яг одоо өнөөдөр Нидерландыг хоцсон Германы 4 тоглогч Америкийн багийг ерөөсөө финал дээр шүү дээ. Финал дээр юу ч болгоогүй. 21-13 байв. Sorry энэ үгийг хэлж байгаа. Гэтэ ерөөсөө амьсгалах завчгаагүй дидэн зүгээр юу ч болоогүй. Одоо бид нар зүгээр хоорондоо ярьдаг шүү дээ. Авдагдаачгүй гэдэг шиг тийм юм болцсон. Тэгээд маргааш ахаад Америкийн чигшөөгийн ах нартай нь Германы залуучууд харах нэ. Энэ Герман залуу баг шүү дээ. 2 нь 19-тэй. Нэг нь 20-тэй. Нэг нь 24-тэй. 24-тэй. Фертиг 24-тэй. Тэгээ 20-д Америкчийгсэн яг он сараараа бол гүц төрөг юм шиг байлаа. Ер нь бол гуруулаа тий. 19-тэй гэж авах ийм залуу бүрэлдэхүүн. За тэгвэл дараагийн ярианы сэдв мэдээж эмхтэй тоглолтууд байх болно. За таны тоглолтууд эхэлсэн тий. За миний тоглолт бол Унгар Нидерландаар эхэлсэн. Унгар Нидерландын тоглолт. За ер нь энэ тоглолтын өмнө бол бас нэлээд хүлээлттэй байсан. За ягаад гэдэг шалтгааныг бас үзэгч тааханд хэлж байгаа. Энэ хоёр шгшээг хоорондоо 17 удаа таарч тоглож ирсэн. За 17 таарахтаа 10-т нь Нидерланд хожиж ирсэн. 7-т нь Унгар хожиж ирсэн. А гэхдээ Нидерланд 10 хожихдоо тэр 10 хожлын 9 нь Women Series дээр байсан. Яг Европын авраг, дэлхийн авраг дээр Нидерланд Унгарыг нэг л удаа хожиж үзсэн. За тэгвэл нөгөө талд Унгар Нидерландыг 7 хожихдоо 6-ад нь Европын авраг эсвэл дэлхийн авраг дээр олимпийн тэмцээн дээр ч юм уу. Яг энэ шгшэвагийн тэгээд чансаа өндөртэй ийм одоо Европ дэлхийн түвшний тэмцээнүүд дээр Унгар нь хожичоод байдаг гэсэн. За тэгээд энэ тоглолт эхэлсэн. За тоглолт бол 1 оноогоор уралдаж яваад эхэлсэн. За харамсалтай нэг зүйл болсон нь дэлхийн 2 удаагийн авраг 17 19 оны дэлхийн авраг Клаудиа Пап тоглолтын дундуур Нурунда гэмтэл авсан. Нурунда гэмтэл авсан. За тэгээд ерөнхийдөө тоглолтын үр дүн Нидерландын талд бол нэлээд хол зөрүүтэй шийдэгдсэн. Ийм л зүйл болсон доо. Тэгээд Нидерландын багаарч дээр ер нь маргааш маш хүчтэй тоглолтыг Австралитай ихэр шалгаж үлдсэн. Тэр тоглолт ийм байгаа. Нэр алт их юм болно доо. Тийм. За тэгээ маргааш манай үзэгчид төв талбай дээр эсвэл манай Premier Sports Network телевизээр Австрали Нидерландын шгшээгүүдийн тоглолтыг хүлээн авч үзэх боломжтой. За Нидерландын шгшээг яагаад онцлоод байна гэхээр энэ баг залуучуудын дэлхийн төвшөнд U18, U23 насны англид 3 сагсан мөнбөр авраг мөнгө хүрэлгээд алт мөнгө хүрэлгээд бүх медалийг авсан. Одоо энэ тоглогч нарт ерөөсөө дэлхийн аврагын медаль хэрэгтэй. Насан туршидын дэлхийн аврагын медаль хэрэгтэй байгаа. Тэрийг мэдээж ийм ойрхон ирчээд Австралийн эсрэг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Австралич гэсэн юм ялгаагүй бас л дэлхийн яг авраг дээр Монголд бол медаль авахгүй ирсэн Азийн аврагууд ойлгомжтой. Тэгээд үнэхээр ширүүх юм болно. Маргааш энэ тоглолтыг тав үзэх боломжтой. За дараагийн тоглолт нь Канада Японы тоглолт байсан. За энэ хоёр баг хоорондоо 3 уучраа таарад исэн. Яг өнөөдөр тоглохын өмнө өнөөдөр 4-р тарлаа.
За үзэгч та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 7 хоногт болсон Улаанбаатар Women's Series дээр энэ хоёр баг хоорондоо таарч тоглож исэн. За тэгвэл нэг зүйл нь юу гэхээр Японы номер 1 3-3 сагсан бөмбөгч Fuyuko Takahashi тэр бүрэлдэхүүнд байгаагүй. Fuyuko Takahashi. За тэгээд л хоорондоо таараа тоглоо явуулсан. За тэгээд Австралийн баг бол ерөөсөө Women's Series дээр ч тэгж зогсон. Хоёр өндөр нь Allen за тэгээд Cassandra Brown хоёр. За Cassandra Энэ хоёр ерөөсөө бодолтой талбайд ээлжил стор бөмбөг аваад зай үлдүү тоглоо явуулсан. Өнөөдөр яг тэр зургийн дагуу Японыг бол өндөө илүүрхээ хожицсан. За тэгээд Японы баг тоглолт эхлэхийн өмнө нэг статистик байсан. Хоёр довтлогооныхоо нэг нь заавал 2 оноо, нэг нь доош орсон ийм довтлогоонууд байсан. За өнөөдөр бол яг тоглолтын эхний нэг 6 минутанд бол Япон 2 онооны шилдэг үнэхээр оролдлогоо бол үнэхээр бага гэсэн. Тэгэд бараг 7 минут шидэггүй байж байгаа. Сүүлийн 3 минутанд 7 удаа шидсэн. Тэр шидэлтүүдийн нэг нь ч ороогүй. За тэр 3 минут хүртэл бол ерөөсөө 7 минутын хугацаанд 2 удаа шидсэн байсан. Тэгэхээр ерөөхдөө миний бодлоор юу гэж харсан бэ гэхээр Япон тэгж тактик нь юу байсан юм болдоо гэж бодож байгаа. Доошо хурдаараа илүүрхийе л гэж бодож байгаа шүү. Тэгээ харамсалтай гарч ирээд тэр тактик нь биелж чадаагүй. Эсвэргээрээ миний бодож ирсэн зүйл яг өмнөх тоглолтууд шиг хоёр тоглохоноос нэг нь заавал 2 онооны шидэлт байгаад явсан бол бас Японд арай өөр боломжууд ядаж шидэд алдсан бөмбөж гэсэн цагнаас илүү хол ойж энэ тоглолтчид гүйж очиод араас нь бөмбөг авах дараагийн боломжуудыг үүсгэх энэ боломжууд нь гарах байсан болоо даа гэж бодсон. За тэгээд Канад бол 18 сарцад Японыг буулгаж аваад маргааш хасдагчдын тоглолтын би буруу санааг бол Канад Испантай явсан. Испантай шүү. Канад Испантай хасдагчдын тоглолтын үзэгчтэй. За тэгвэл ориглын мань тайлбарсан хоёр тоглолт юу болж өнгөрөв? За миний хувьд гэх юм бол тайлбарсан эхний тоглолт Германы Шабагийн эсрэг Польшийн Шабаг хооронд авчраад таарлаа. За тоглолтын үр дүн бол 20-18-аар Польшийн Шабаг хожил авсан. За тоглолтын тухайд гэж ярих юм бол за мөн л ялгаагүй Польшчууд эхнээсээ ер нь бол оноо илүү явлаа. Германчууд нэг хич тоглосон. Элиза Мэвис гэж тамирчин миний хувьд бол хангалттай байсангүй оноо авалтан дээр. За тэгээ алдааны асуудалтаас ялч Германы Шабаг арай эрт болсон. Нөгөө талаас Польшоос бас метр 90 см өндөртэй Вероника Диленга гэж маш нуруулагч тамирчинтай. За мөн энэхүү тэмцээнд оноо авалтаар 6-д бичигчээс Александр Жимборска багийн ахлагч за Павлоско гэсэн юм одоо туршлагатай ер нь яг эвлүүлэлтийн тоглоом шиг бүрэлдэхүүнтэй те. Бүх юм ингээд нэг яваа ингээд нөхөө өвчтгийн бүрэлдэхүүнтэй байлаа. За зөрүүд Германаас юу болох юм бол 2 оноо шидэлт их тааруул байв да. Тэгээ Лаура Золбур ерөөсө үнэхээр харагдсангүй. Золбур өндөр хамгаалагчдаас гарч чадсангүй. Элиза Мэвис за гоё хөдөлгөөнүүдээ бол хийгээл байгаа юм л да. Мэвисийг бол бүгд л мэдэн штэ. Үнэхээр гоё чамд тоглодог. Гэтэ гол нь үр дүн бол өнөөдөр тийм сайн байсангүй. Багийнхныгаа хангалттай тоглож чадаагүй юу даа л гэж бодож байна. Польшоос онцлох зүйл нь гэх юм бол Гертн гэж тамирч 3 шидэд 100%-тэй. Зүр яг өөр шидэлттэй. Өөртөө олцох 3 боломж. Гол нь тэр тамирчид нь бүр ингээд бүр яг барьцсан мэдээдэд байгаа байхгүй. Биеэсгүй бөмбөг дээр ирлээ шууд дээрээс зүгээр л энэ хүн кейстер хөдөлгөж жишээ нэ тэ. Ийм гоё тоглолттой тамирчин байна. За тэгвэл дараагийн тоглолт гэх юм бол бүгд найрамдах Хятад ард улсын эсрэг манай Монгол улсын эмэгтэй шгшээ баг маань уучраа таарлаа. Манай охтуудын хувьд гэх юм бол манай Монгол улсын эмэгтэй шгшээ баг түүхэнд анх удаа дэлхийн авраг шалралт тэмцээнээс хэсгээс гарсан байсан. Өнөөдөр хэрвээ хожил авах юм бол ингээд дэлхийн шилдэг 8 багийн нэгээр нэрлэгдэх байлаа. Нэрлэгдэжтэд чадсан. За нэмэлт цаг сонгосон тун үдгэн тоглолт 21-19 сарцаагаар өндөрлсөн байгаа. За тоглолтын өмнөх статуудыг та бүхэндээ танилцуулъя. Хоёр баг түүхэндээ нийт 14 удаа уучраад тааж тоглоход 7-7 гэсэн амжилттай байсан. 50-50%-тай. Өнөөдөр бол за яг ингээд түүхэн уучраантын хайнаа хаглах юм тоглолт байлаа. Хэн 8 хожилтой болж нөгөө багийнхаа дээр гарах үед тэр нь Монголын шгшээ баг байсан. За стат дахиад нэг үзүүлэлт ярих юм бол одоо ингээд манай Монгол улсын эмэгтэй шгшээ багийн бүрэлдэхүүн ерөөхдөө одоо ингээд бас нэг үе бол шинжлэж эхэлж байгаа шүү дээ. Хамаагүй залуу болж байгаа. Хятадын алтан үе өндөрсөн. За One Lily гэсэн тэргүүдэд амжилт байхгүй боллоо. Хятад ч гэсэн өнгөрсөн жилээс өрн за 2 жилийн өмнөөс их юм уу да ингээд залуу баг байгаа да. Залуу баг бүрэлдсэн. Энэ хоёр залуу баг өнгөрсөн жил 6 удаа уучраад тааж тоглосон. 6-гийн 5-т нь манай Монгол очсон байсан. Ердөө нэгдэн л Хятад очсон. Тэгээ үүгээрээ юу хэлэх гэдэг вэ гэх юм бол манай одоо ингээд сүүлд шинчилсэн одоо энэ улам нас залуу болсон бүрэлдэхүүн бол энэ чинь дэлхийд том биш дээ яг үүндээ. Хятад чансаг тэргүүлдэг баг. Тэгээ яг нэг сүүлийн 365 хоног сүүлийн 1 жилийн тоглолтын дараа л тийм. Ялангуяа өнгөрсөн жил Улаанбаатар Women's Series хойш манай эмэгтэй шгшээг Women's Series болон шгшээгийн тэмцээнүүдэд яаж болж байгааг харуул тийм. Өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль аваад эхлүүлсэн. Улаанбаатар Women's Series төрүүлсэн. Яг манай орил мөхийн маань хэлдгээр Улаанбаатар Women's Series дээр чи манайх Хятадтай хаг шгшээ дээр таарад 16 15 орой.
Ердөө нэг оноо зэрэг тавьж шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь одоо ингээд яг айлал багийнх нь үе солигдсон. Тэгээд сүүлийн учраануудаа бол ингээд одоо манайх хятадын шгшөөгтө 7-д хараад сүүлийн 6-д очиж 6-ад нь очиж чинь. тэгж. Тэгээ ердөө нэг л өчгцэн өнгөрсөн жил. За тоглолт маань ер нь яг юу болж өнгөрөв? Тэгээд ер нь тоглолт нь баг яаж бэлдэж гарч ирсэн учраас хожлыг авсан гэж яг тайлбарлаж байхдаа дүгнж бодов. За миний хувьд яг хаа тоглолт эхлэхээс өмнө нэг санаа амар байсан зүйл нь яг одоо хятадын дотоодын жинсаг тэргүүлж байгаа одоогийн байдлаар дэлхийн жинсаны 11 дээр байгаа Ли Виншиа гэж тамирч энэ тэмцэд маш дараавс яг хөв тамирчны үзүүлэлт нь. За бас нэг үзүүлэлт гэх юм бол хятадын шгшөө багт чинь одоо яг нарийн санахгүй л да баг 30 шидлээс 5 нь үлээ да. 10 орчим хөвтэй л 2 зэтэй 2 оноо шидэл байсан тийм ээ. Манайх тоглолтын өмнөх үзүүлэлтээр 2 оноо шидэл дундын зайн давталгаа гэдэг ер нь давталгааны байж болох бүх үзүүлэлтээр илүү байсан. Нэг айжсэн юм нь мэдээж хятадын шогийн нуруулыг тамирч метр 95 см өндөртэй. За ер магадгүй одоо ингээ 3-3 тоглож байгаа эмэгтэй тамирчдаас хамгийн нуруулыг нөх. Яа юм тий. Маш нуруулыг тамирчдаг. Өндөр дээрээ гадна зузаан бахим тийм том тамирч. Дээрээс шидэн тий. Тий, дээрээс нь 2 шиддэг. Тий. Юм тамирчин тэр тамирчнаас их имиж байсан чинь Батэрдны хариун цэцэг гэж тамирчин эхлээд 2 зөксөсчлоо. Яа нь юу. Энд чи яа нь юу дараачаас нэг архигны дийлэгүү гэдэг шарандаа ч юм уу да яг зөв тухайн тамирчин тухайн момент дээр сэтгэл хөдлөлөө барьждаг өөрийгөө хянждаг баг. 2 удаа архиг дээр хүчтэй контактлаа шууд мөрөө гэж ороод давталгааны алд үлээ. Тэгэл тэрнээс шөрөөс яа нь юу. Өөрөө тэр чигээр Ян хэн юу энэ тоглолтын дээр 3 давталгааны алдаа хийсэн шүү дээ. Ариун цэцэг дээр эхэлж 2 игээд араас нь хулан дээр ахиж нэг ингээд тэгээд илүү алхам түлээсэн те. Яа энэ өдөр Ариуко бол ерөөсө тэр тамирчин дээр өнөөдөр контактн дээр бол маш гоё тулж тоглолоо. За нэмээд манай хоёрын шидэлтүүд сайн байлаа. Хятадаас өрдөө нэг удаа холын зай шидэлтийг амжилттай болгосон бол манайхаас 3 удаагийн холын зай шидэлт амжилттай болсон. За болохтой яг л нэг оноос салж гайдсан моментүүд те. Яг цагаа болсон. Нэг 13 11 багт оруулж ирдэг гэдрээс те. Үнэхээр гоё шидэлтүүд байсан те. Яг үзээ сууж ирсэн үнэхээр гайхалтай тогсон зүгээр. Нэг зүйлээс нь ер нь би яг ингэж бодсон. Тоглолтын сүүлд манайх оноо дээр гараад бөмбөг гэтээ 10 талдаа гараад бөмбөг манай талд ирээд бид 2 шидэлт нэг онооны доор байж хагаад 17 байж хагаад тий. Тэр чинь онооны дээр гарчиж байгаа шүү дээ буцаад. Гэтэл эргээд бид өөрсдөө бөмбөгийг дундаа олгоод алдсан. Зүгээр тэрэн дээр одоо уучлаарай гэхдээ бас жоохон шүүмжил хэлчихье. Энэ дээр бол нандин үсэл биш хулган эсвэл ариун цэцэг өөрсдөө авах байсан баг. Эсвэл нөгөө талаасаа бөмбөгчөд олж чинь бөмбөгийг доошоо барих биш эзэмсэн бол шууд залах хэрэгтэй байсан. Тий. Маш том эрсдэл хийсэн. Тэгээд хятадын шгшээ огч 19-18 дээр бөмбөг дундаа олгоод 3-3 4-ийг үзэгчтэй авах мэдчихэж байгаа. Хамгаалж байгаа баг нь авдаг. Тэгээд эргүүлж аваад доошоо ороод тоог тэнцүүлсэн гэсэн. Довтолж байгаа. Тэгээд бид улмаар хожоод явж исэн тоглолтоо магадлалаараа ер нь ерөөсөө баг 99% хожлоо овертайм руу оруулж ирсэн. Тэр үед бол үнэхээр сандарчлаа. За тэгээд яалтч гогтуд маань үнэхээр сайн байсан. Тэгээд сүүлийн мөчөд болон нэг оноо дайрч аваад сүүлд ариун цэцэг доор өстөө яртаалыг өгүүлсэн да. Ариукагийн давталгаагаар. За тэр яг тэр давталгааг хоёлаа одоо дүрсэлж ярил л та. Би бол одоо миний санаанд дор тодхон байна. Жон Валлай зүүндээ орлоо. Хятадын шабагаас. Жон Валлай зүүндээ орсон давталгаа амжилтгүй болсон. Самбарт бүүнүүлээ тэмцэл хятадын 2 тамирчин манайхаас хулан болон Ариука гэсэн тамирчид бүр тэмцээр өгж байгаа Ариука 3 годоос хамж гараад өөрөө завжруугаар цэвэрлээ буцаал талбайгаас урд Жон Валлай юусэн те. Буцаал Жон Валлайныгаа бүр яг дэг шиг шахсан шүү дээ. Яг аваад явсан. Тэгээ бүр тэр жигээрэн шахсаар уужаа эхний давталгаа алдсан контактн дээр хангалттай том зай үүссэн байсан учраас давталгааны самбарыг аваад асуудалгүй нэмээд ингээд үзэгчтэй манай эмэгтэй шгшээ баг маань түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг 8 багийн нэгээр нэрлэгдэж байна. Одоогоор манай эмэгтэй шгшээ баг нийт 5 тоглолт хийгээд 5 тоглолт хийгээд 4 хожчихлээ. 80% амжилттай байж байна. Бид яг маргааш хүчрхэг Америк нэгдсэн улсын шгшээ багтад болно. Америк хамгийн сүүлийн дэлхийн аварга байгаа. Тий. Нийт 3-3-ын дэлхийн аварга шалралт тэмцээн яг одоо 9 дахь удаа зохион болгож байгаа. Өмнөх 8-ых нь 3-т нь Америк төрүүлчихэд байгаа. Энэ шгшээ багтаа яг ард манай охтууд дэлхийн аваргын астах шатны топ 8-аас топ 4 рүү хэн гарахаа үзэх болно. Тэгээ манай үзэгчид бас бүх билет зарагдсан байсан уу? Тий. За төв талбайд ирж үзэх боломжтой. За бид зөвхөн төв талбайд энэ тайзнаас гадна дахиад энэ том лед засцсан манай 3 схемгийн холбоо зохион байгуулагч тийм ээ. Тэр маш гоё харагдчихсэн. Тэр дээр очиж та хүн шгшээ байгаа дэмжиж болно. За Premier Sports Network суугаар амралтын өдөр бас хүлээ аваад үзэх юм боломжтой. За тэгээд Америк Монголын тоглолт. Манай тоглолт 19 цаг 20 минутаас дэлхийн аварга 17 цагаас эхэлнэ тийм ээ. 17 цагаас эхэлнэ.
Тэгээ үзэгчтэй бас нэг хэлэх зүйл байгаа нь. Энэ бол Америкийн шгшөө багийн за ерөөхдөө бол одоо маш залуу бүрэлдэхүүн. Энэ Америкийн шгшөөгийн дөрөв тамирчны бүрэлдэхүүн бол 18 хүртэлх дэлхийн аврах шалгаруулалт тэмцээний 3 удаагийн авраг ийм хүчтэй баг. За тэгээд Women's Series тэмцээнд бол 2 ороод за сүүлд нь Улаанбаатар Women's Series финалж байсан. За тэгвэл өнгөрсөн жил те Улаанбаатар Women's Series финалж 2 жилийн өмнө юм байна. Women's Series финал 2 жилийн өмнө UJ-д Тухайн UJ-ийн одоогийн банк аренад тэнд зохион байгуулагч ийсэн Women's Series Final тэмцээн дээр манай эмэгтэй шгшөө баг маань за яг одоо энэ Америкийн шгшөө багийн эгч нарыг буюу тухайн үеийн за ер нь 24 хүртэлх насны шгшөө баг гэж хэлсэн. Мэйли байгаагүй те Morgan Мэйли байгаагүй. Morgan Мэйли бол байгаагүй. Тэгээ ийм бүрэлдэхүүнийг манай охтууд шгшөө багийнхан хожиж байсан. За тэгвэл энэ удаа маргааш энэ талбай дээр яагаад дүүнэрийг нь хожиж болохгүй гэж энэ бол бүрэн дүрэн боломжтой 3-3 гэсэн бөмбөгөл Momenti спорт юу ч болж болно. Тэгэхээр үзэгчтэй та бүхэн цэхэр дэлгэцийнхээ араас яг одоо энэ бит хоёрын сууж байгаа төлбай дээрээ шгшөө багуудаа дэмжээрэй гэж хүсэж байна. За ингээд нэвтрүүлгийн цаг маань үзэгчтэй энэ хүрээд өндөрлөж байна. Нэг бөмбөг 3 тоглогч хязгааргүй боломж. Энэ бол 3-3 гэсэн бөмбөг. Энэ удаагийн 9 дахь дугаар маань энэ хүрээд өндөрлөлөө үзэгчтэй. Баяр таа.